Орон амт үзэгчтэй Өвөрнгөө үндэсний телевизийн тодруулга ярилцлагын цаг эхэлж байна. Бид өнөөдөр дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэгийн зөвлөх мөнхөр гойтой уулзаад байна. Тэгэхээр дэлхийн монголчуудыг нэгтгэх тэгээд Монголд одоо боловсон хүчин уулуурхаа гэдээ маш олон боловсон хүчин хэрэгтэй байгаа, ажиллах боловсон хүчин хэрэгтэй байгаа. Тэгээд үүн дээр дэлхийн монголчуудаа авчирч ажилуулъя гэсэн санаачлаг гаргаад явж байгаа юм байлээ тийм ээ. Тэгэхээр тэдний оронд одоо Монголд маш олон хятад ажилчид байна. За энэ тэндээс ер нь их олон ажилчид уулуурхай барилга дээр ажиллаж байгаа гэж яриад байгаа шүү. Тэгэхээр тийм хүмүүсийг оруулж ирэх үйл энэ Монголд байгаа хүмүүсийг яаж зэгцлэх талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд за ер нь бол одоо манад энэ гадаадын ажиллах хүч гадныхны одоо үйл үйлдэл, үйл ажиллагаа одоо ноёрхол энэ бол их ноцтой асуудал болчиход байна л да. За энэ ер нь манай улс гэдэг улсын өнөөгийн нийгмийн байдлыг одоо тодорхойлох юм бол неоколоничлал гэж хэлэхэд л одоо болохоор болчиход байна. Одоо тиймэрхүү ийм арчил, тийм арчил баруун зүүнний үзэл, либерал ийм ярихаас илүү ердөө нэг ийм неоколоничлалын байдал орчод байна. Тэгээ одоо неоколоничлалын байдалд орчод байгаа болохоор энэ гадныхан одоо яаж авирлж ийм гэхээр ерөөсөө л тэр колоничлогчдын авир ашиг гаргаж байгаа. За энэ зөвхөн одоо ажиллах хүчний одоо асуудал байгаа ш гадаадын одоо бизнесмэнүүд, гадаадын мэрэгжилтэн энэ хүмүүс бол одоо ерөөсөө манай Монголын бүх одоо эдийн засаг нийгмийн салбарт тийм ноёрхох, заавардах, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх ийм үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгтэл одоо энэ ажиллах хүчин гэдэг хүмүүс нь бол манай Монголын хуулийг одоо бүх талаар зөрчиж байна. За түүнээс гадна одоо манай Монгол одоо өөмөн саман гаргаж байна. Хятадын ажилчид бол олон удаа ингээд нэг өдөн хатгсан үйлдэл хийгээд тэр өдөн хатгсан үйлдэлт нь одоо Монголын одоо ажилчид иргэдийн зүгээс нэг хариг үйлдэл хийхээр өөмөн саман болгож одоо босч одоо цөөн тооны Монгол иргэдийг зоддог, жанждаг, цагдаагийн одоо шаардлагад биелүүлдэггүй цагдаагийн ажилтнуудын шигсэн зодож жанжиж ингэж өөмөн саман гаргадаг ийм ностой байдлыг болчиход байна шүү дээ. Ер нь одоо энэ 2000-аад онд бол ер нь олон өөмөн саман бий болсон доо. Энийг бол одоо манай улс бол өөмөн саман гэж одоо яг одоо тодорхойлоод өөмөн саманы тэр одоо хатуу хуулиар нь гол гин буруутнуудын шийдэхэд бусд оролцсон хамт олноор оролцож байгаа учраас хамт олноор нь ерөөсө гаргаж буцааж явах хэрэгтэй байна. Ингэж одоо зэкслэх хэрэгтэй байна. За түүнээс гадна гадаадын дураар дургиж байгаа компаниудыг манай Монгол улсынхаа үндсэн хууль, бусад хуулиуд зохицуулж үйл ажиллагааг нь одоо зэкслэх ийм шаардлага байна. За гадаадын янз бүрийн мэрэгжилтэн гэдэг хүмүүсийг тэр дураараа заавардаг, гадаадын эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахыг янз бүрийн байдлаар шахдаг, хяндаг, тагнадаг, туршдаг энэ байдлыг бас хянах ийм шаардлага байгаа. Тэгээ одоо санаа нэгдсэн одоо нөхдүүд энийг бол ярилцж байгаа. Олон төрлийн бус байгууллагын нөхдүүд байгаа. Гадныхныг зэгцэлье гэдэг асуудал дээр ерөөсөө одоо эх орон хүчнийхэн, үндэсний үзэлтэй хүчнийхэн эх орондоо хайртай хэн болгон одоо юу явах цаг болжээ. Дуу хоолойгоо нэгтгэе. Яг колоничлал гэдэг юм байхгүй болгоё. Манайхыг одоо яг цэрэг зэвсгийн хүчээр бол эзлээд авсан биш юм. Манайхны хүсэл зоригоос бол асар их хамаарна. Өнөөдөр бол одоо дэлхийд дахин маань бас их өөр болчиход байна шүү дээ. Улс орон дотор одоо нэг олон үндэснээс бүрдсэн байт юм уу, олон шашнтнаас бүрдсэн ийм улсад иргэний дайн гарахад ийм байдал болохоос нэг улс нөгөөг одоо шууд зэвсгийн хүчээр эзлээд өөрийнхөө одоо колони болгодог, харьяа түшмэг улс болгодог ийм байхаа болжээ. Тухайн улсын одоо хүсэл зоригийг айгүй харгалздаг ийм олон туйлтай нийгэм болсон. Урдын шиг те хоёр туйлтай ч юм уу, социалист, капиталист хоёр лагер байдаг. Энд ноёрхогч улсууд нь бусдынхаа ингэж атгадаг ийм биш болсон байгаа. Тэгэхээр одоо ард түмэн маань хүсэл зоригоо нэгтгээд неоколоничлалыг одоо байхгүй болгоё, эрх чөлөөтэй улс болгоё гэж хүсэл зоригоо нэгтгэх юм бол өнөөгийн энэ неоколоничлалын байдал бол арилах юм арга замууд биш шүү. Тэгэхээр танай дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэгээс өөр танайхтай үзэл бодол нэгтэй. За яг энэ Монгол одоо неоколоничлал өртөөд байна. Энэ хүмүүсийг одоо тодорхой хэмжээнд гаргая гэсэн үзэл бодолтой хүмүүс ер нь хэр байгаа вэ? Энд бол одоо олон төрлийн бус байгууллагууд байна. За одоо би энд гадаадын ажиллах хүчний өөмөн самун байт юм уу, монголчуудыг зодож нүддэг ийм асуудлыг бол ард иргэдийн хүсэлтээр одоо ингээд ямар нэг хуулийн болон хүчний байгууллагын арга хэмжээ авч амжихгүй байгаа юм уу, авахаас цааргалаад байгаа юм уу, ийм асуудал дээр очиод одоо заримдаа бас хүчний байдлаар зохицуулдаг янз бүрийн бүлгэмүүд байдаг шүү дээ. Даяар Монгол, Хөх Монгол гэл одоо байгууллагууд байдаг. Эдгээр маань одоо идэвхтэй байгаа. Facebook-ын одоо янз бүрийн энэ гадаадын ноёрхол дарлалын эсрэг байдаг одоо янз бүрийн группийнхэн байна. За олон төрлийн бус байгууллагын байна. За эдний төлөөллүүд маань өнөөдөр бас Facebook-ын
гадныхны зэгслийг гадаадын ажил хүчний зэгслийг гэсэн группд бас ингээд нэгдчихэд санал онлоо хуваалцж байгаа. Тэгээд энэ 8 дугаар сард уг нэг жагсаалыг төр засгийн өндөрлгүүд болон гадаадын иргэн хариатын газар зэрэг байгууллагуудад мөн гадаадын ажиллах хүчнийг олноор оруулж идэг зарим компани одоо оюут болгож байт юм уу те шаардлага үгэж бодсон чинь нэг юм болсон штэ. Одоо ингээд хятад ард улсын нэг томоохон дарга хэрэгж байгаа. Энэ үеэр ийм асуудлыг ярьж болохгүй байна. За тэгсэн тэрний дараа болохоор хятадын одоо соёлын сар болох чинь энүүгээр болохгүй байна гэдэг одоо энэ хууль ёсны байгууллагын ингээд одоо ятгаад залуу одоо зохион байгуулагч хүмүүст одоо дарамт учруулах сүрдүүлэх юм байдал гаргаад одоо хойшлуулаад бас аргадах ийм ч юм байна. Тэрний дараа одоо солонгосын соёлын сар болох гэж байна болохгүй гэд ингэж одоо хойшлуулж ирсэн юм байна. Тэгээ энийг одоо ер нь ингэж байх юм бол энэ ер нь бол дуусахгүй маань тийм ээ. Дараа бас юу ч болох юм бэлээ. Ингээд хизээч энэ гадныхны зэгслэг асуудлаар бол одоо бид нар дуу хоолой өргөж чадахгүй юм байна гэж бодоод бид нар бас ойрын үед хүсэлтэд тавиад жагсаал энэ хамаг юм хийж бодож байгаа. Тэгээ одоо энэ жагсаал хийж явах бол одоо дүүргийн хилийг одоо юу яаж магадгүй. Давж магадгүй хоёр дүүргийн те Чингитэй Сүхбаатарын ч байт юм уу. Тийм болохоор одоо нийслэлд одоо бид нар хүсэлтэд тавиад зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулах гэж бодож байна. Олон түмэн бас бидний дэмжээсэ. Тэгээ одоо нийслэлийн шинэ удирдлага маань ер нь бас их эмх зэгс тогтоохыг одоо эрмэлзэж байгаа штэ. Жишээ нь одоо энэ хариуцлагагүй барилгажилт энийг зэгслэе гэж бодож байгаа. Ингэхээр бол одоо бидэнтэй бас энэ нийслэлийн удирдлага бол санал онол бол нийлэх байх гэж бодож байна тийм үү. Гадаадын одоо тэгээ бидний үйл ажиллагаа ингээд хойшлуулад ингээд байж байгаа хугацаанд чинь ностой зөрчлүүд гарч байгаа байхгүй. Тэр нэг зуурмгийн хоолой унаад одоо нэгдүгээр бол тийм нэг хүүхэд бол нас ороод нэг хүүхэд бол шархацсан байдаг. За тэгээд бас одоо солонгосчууд нэг хэсэг одоо Монгол залуусыг одоо бүлэглээ зодоод авахт нь сэтгүүлчд очиход бас одоо сэтгүүлчдийг зодоод тэгээд сэтгүүлчдийн байгууллагын удирдлага энэ төр газар дээр нь очиход бол одоо цагдаагийн байгууллагын одоо тэр солонгосчуудаа одоо байдлын сурвалжлах солонгосчуудаас одоо мэдээлэл авахд ингээд бас цаад учруулад ингээд дунд нь ороод байжсэн байдаг. Ингэж бол болохгүй маа гэж би бодож байгаа. Тэгээ ностой юм зөрчлүүд гарсан хүний амь бол өргөцсөн. Номероо сольсон одоо хятад жолооч одоо хууль одоо дөрөм зөрчөөд одоо зорчж байгаа бас хүүхд таарсан. Тэгээ ностой явдлууд яваад хүн бэртээд хүний амнаас өргөцсөн байгаа байхгүй. Хэрвээ бид нэр цаг хугацаанд тэр арга хэмжээг аваад ингээд нэг тохиолдол өгдөөд тэр гадаадын ажиллах хүч мөчнийг одоо оруулж ирсэн байгууллагт нь анхааруул өгсөн байсан бол энэ явдлууд гараач өгөөчүүл гэж бид нар бодож байна. Тэгээ ингээд бас ингээд нэгдэж тэмцэж байгаа юм байгаа. Хамгийн гол нэгдэж тэмцэж байгаа үйл явдлын гол үзэл санаа нь одоо яг гол зорилго нь юу вэ? Тийм гол зорилго бол одоо ерөөсөө л юу ямар л юм л да. Гадаадын ажиллах хүч олноор орж ирэхийг бол юу ямар байна? Хязгаарламар байна. Цөөлмөр байна. За ингээд гадаадын компаниудын одоо Монголын хуулинд захирагдахгүй за өөрийнхөө одоо дураар одоо хууль гаргуулдаг, шахдаг энэ байдлыг одоо болиулмаар байна. Тэднийг одоо янз бүрийн Монгол үйл ажиллагаа явуулах байдлыг хуулиар хязгаарлах хэрэгтэй шүү дээ. Тэд нар одоо төрийн байгууллагынтай бол ингэж харьцаж болохгүй. Ийм санал дэвшүүлж болохгүй. За тэгээд одоо гадаадын энэ байгууллагууд гадаадын ажиллах хүчин үйл ажиллагааныхаа талаар бол мэдээлэлээ нийгэмд бол ил болох шаардлагатай. Ер нь бол манай Монгол улсад энэ гадаадын компаниуд, мэрэгжилтнүүд ажиллах хүчний одоо хэмжээ бол маш их хязгаарлагдах юм учиртай юм шүү. Яагаад ийм олон компани ороод ирсэн, мэрэгжилтэн ороод ирсэн, ажиллах хүчин ороод ирсэн байна гэхээр ерөөсөө нөгөө неоколоничлоос ч болж шít. Одоо манай Монгол улсад одоо 8000 орд илэрч байна. Төрөл бүрийн одоо ашигт малтамлын. Энэ бол манай монголчуудын олон үеийнхний одоо эдийн засгаа хөгжүүлэх, ажиллаж амьдрахад нь одоо хөрөнгө дотоодын хөрөнгө оруулалт болж өгөх ийм үүс байх хэрэгтэй. Тэгэхэд бол энийг ерөөсөө 8000-ын одоо болж өгвөл зэрэг задлаад одоо ерөөсөө хийдхэн жилд л одоо консерв задлаад хоосолж байгаа юм шиг байхгүй болгоё гэсэн. Ийм аймаар цөлмөж одоо юучгүй болгож одоо амьдралгүй цөл болгоно шүү дээ энэ чинь. Неоколоничлын бодлого байгаа учраас олон тооны компани орж ирсэн байна. Энэ олон тооны гадныхаа орж ирсэн байна. Хэрвээ манай Монгол улсын эдийн засаг, Монгол улсын эрх ашигын үүднээс харсан бол ердөө л одоо энэ Эрдэнэт гэдэг маань одоо нэг хэсэг манай Монголын эдийн засгийн гол баг нь болж байсан үе байдаг. За манай хүн ам өслөө, эдийн засагч бас өслөө, хэрэгцээ өслөө. Тэгэхээр одоо өшөө тэгвэл
оюу толгойн зарим хэсгийг одоо нэгэд ашиглаж яхад болох байсан байхгүй юу. За ингээд энэ Эрдэнэт оюу толгойд маань ажиллах манай Монголын инженерүүд, манай Монголын одоо уурхайчд хангалттай байсан юм аа. Одоо манай Монголын олон тооны уурхайчд инженерүүд гэж ярих юм бол ажилгүй байгаа шүү. Тэгэл одоо гадаадынхан л одоо бүх боломжийг олгодог. Энэ байдлыг болох хэрэгтэй. Энэ яв колоничлыг дэмжсэн бодлогыг болох хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг хүнийг бурхан мэт таххаа болох хэрэгтэй. Тэдний хэрэг гэж ерөөсөө байхгүй байхгүй. Дотоодын одоо тий хөрөнгө оруулалтын үндэс нь одоо байж байна. Энэ бол манай баялаг. Тэр гадаадын хөрөнгө оруулагч гэдэг хүмүүс чинь өөрсдөө бөөн одоо мөнгө оруулж ирээд ингээд шууд тэр үйлдвэрлэл ажиллахаа огт эхлэхгүй байна шүү дээ. Ерөөсөө манай энэ баялагын дээр суурлаад энэ баялагын талаарх мэдээлэл дээр гаднаас хөрөнгө босоод ингээд орж иж байгаа. Манай энэ төрийн одоо тэр харьцсан оруулж ирсэн улсууд хэлээд байгаа шүү дээ. Фридман ингээд энэ ковбой маягийн юм. Ковбой гэдэг чинь одоо ерөөсөө нэг тийм адал явдлын ангуучин юм тэнүүлч хүн болохоос биш бизнесмен хүн биш шүү дээ. Бараг л дарга нар маань хэлдэг чинь лөөвөрчин дээр юм чинь хүн гэх нь холгүй хэлээл. Ийм халаас хоосон хүн орж ирээд энэ юм чинь босгочлоо гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ ч одоо ямар одоо гадаадын хөрөнгө оруулагч байх вэ те. Тэгээд энэ ийм одоо асуудал байгаа. Энэ неоколониал манайхад нэгэн зэрэг цөлмий гэсэн ийм л юм болчих юм бол тэр ажиллах хүч мэрэгжилтэн компаниуд бол ерөөсө хэрэггүй болно. Манайх бол өөрсдөө өөрийнхөө үндэсний эдийн засгаа бол хөгжүүлээд аваад явахын болцсон байгаа шүү. Асар хязгаарлах боломж шаардлага байна. Нийгэмд нэг ийм төлөө мэдээллийг өгөх, тэгээд төр засагт дуу хоолойгоо үргэх зорилготой ийм их арга хэмжээ зохион болгож байгаа юм тийм ээ. Сая тэр сэтгүүлчийг зодсон үйл явдалт нь ч гэсэн бас л яг солонгосон барьж байгаа зодчоогүй бас л нөгөө шүтэж биширдэг монгол хүмүүс нь зодсон байт юм байлээ шүү дээ тийм ээ. Тэгсэн тэр чинь одоо неоколониал гэдэг маань бас тэр колониалд хүчин зүтгэдэг орон нутгийн одоо төшмөндүүд, орон нутгийн одоо үйлчлэх ийм хүмүүсийн хүчээр явагддаг шүү дээ. Манайх ч одоо яг хөтэ ийм байсан юм байна л да. Манж Чингийн одоо ийм бүрэлдэхүүн ингээл зах хязгаар нутагт болоо явж байсан чинь эрхчлөөгөө олё гэхэд эрхчлөөгөө олох төдийлөн болцоо нь олдоогүй байтал зөвлөл холбоод улсын ийм ноёрхол ороод ирсэн байна. За тэгэл одоо энэ Манж Чингийн одоо ноёрхолд үйлчилдэг байсан ийм сэтгэлгээ ийм хүмүүсийн бааз цоврон дээр зөвлөл холбоод улсын ноёрхол ийм юмд үйлчилдэг номенклатур гэдэг юм давхар гарч ирсэн. Тэд нар бол ерөөсөө гадаадын амыг хардаг. Гадаадын одоо ивэлэр одоо бэлэн хоолн дээр суудаг ийм л болсон. Ард түмнээ бол даралдаг. Ерөөсөө энэ номенклатурын одоо хойч үеийнхэн хамсаатнууд нь одоо арчилсан хувьцлын үр дүнг завшсан. Манай ч одоо ямар юм болсон гэхээр ийм болчлаа штэ. Ерөөсөө тийм арчилсан жинхэнэ хувьцгал одоо болж чадсангүй. Үр дүнгийн одоо номенклатурынхан завшчихсан учраас өөр ямар ч одоо юм арчилсан хувьцгал гарсан социалист оронд арчилсан хувьцгал нь гарчихсан чинь өмнө байсан тэр одоо хараалга зөвхүүлсэн намын чөлөөт сонгуулийн дараа ахаад ингээд байж байгаа ийм юм нэг ч байгаа байхгүй. Нийгмийн бол одоо тэр том капиталны өөрчлөлт нь бол явагдаагүй. Тэгэхээр чи нөгөө номенклатурын одоо тэр давхаргач нь одоо юу хийх вэ? Юу хийж чадахгүй юм чинь. Одоо нөгөө бэлэн хоол хаавна, гадаадын эзэд хаавна. Ингэнгүүт ерөөсөө зөвлөлтийн ноёрхлоо шууд хаттын ноёрхлоор ингээд солилцсон. Ийм л одоо нийгэм одоо явагдаж байна. Тэгвэл бол би бас бүгдийг бол хараар бодохгүй шүү дээ. Гэрлэгээ байна, ирээдүй байна. Тад төрөөсөн ч одоо дайн байлдаанаар эзлэхэ болцоо гэдэг. Дэлхийн нийтийн ерөнхий нэг тийм нэг бодлого байна шүү дээ, тийм ээ. Тийм. Тэрэн дээр л тулгуурлаад биднэрт л боломж байгаа тийм ээ. Байлгүй байх. Юу хариг үрнээс айх. Юугүй хариг үрнээс айх юм ерөөсөө байхгүй. Энэ одоо номенклатур гэдгийн чинь араас бол одоо шинэ үеийн олигарх дэглэм давхар гарчсан тийм. Энэ хүмүүс чинь одоо нэг хадны мангаа гаргаж ирэл тийм. Хятад энд хамаг мал өгч явах хэвээр. Том гүрнүүд компаниуд хамаг юм авах хэвээр. Өөрсдөө гуйлагч байх хэвээр. Бид бол одоо бараг л говийн гоёог малтаж идээд амьдарч болно хамгийн сайхан амьдрал тэр. Энэ хараалтай энэ муухай ашигт малтмалын юм бол харийнхан авахгүй бол ашигт малтмалын хараал гэж бас аимшигтай юм байна шүү. Ингээл дандаа нэг худлаа юм хадны мангаагаар айлгадаг тий. Тэр бидэнд ерөөсөө хэрэг байхгүй. Бид нар одоо тэгэл л одоо нэг байгаль экологийн маягаар одоо аж төрнөл ингээд хуураад ингээд байгаа болохоос хятад улс чинь дэлхийгээс асар их хамааралтай. Ерөөсөө хятад улс ганцхан юм дээр одоо оршиж байгаа шүү дээ. Хямд ажиллах хүчний одоо үйлдвэрлэсэн хямд бүтээгдэхүүний экспорт ганцхан одоо хятад улсын орчин тогтнох үндэс нь. Хэрвээ ингээд хятад улс гадна тийшээгээ ингээд өнгөцлөг энэ төр хийгээд ирэх юм бол бусад улс хятадыг зэвсгийн хүчээр зогсоохгүй маа гэхэд 20 арга хэмжээ авна. Бүтээгдэхүүн худалдаж авах болно. Тэгэхэд хятад чинь юун дайн дажин хийх нь шууд өсгөлөнд орно.
Хятадын төв хэсэгт одоо хүртэл одоо ядуу мужууд нь өсгөлэн голомтууд байдаг. 20-30 сая хүмүүс одоо өсгөлэнгийн байдалтай байдаг. Тэр нь одоо бүр ийм юм болно шүү дээ. Тэгэхээр хятад бол одоо янз бүрийн олон одоо байгууллагад илссэн, үүрэг авсан. Тэгээд тэрийг бас мөрдөж дэлхийдээ ингээ уялдаатай аятайхан аж төрхийг бас оролддог. Зүгээр одоо тэр Синкакогийн ийм гээд одоо нэг бослох хөдөлгөөн ингээд нам засгаас нь ингээд хийлгээд байгаа болохоос тэр нь сүүлдээ ийм болд юм ба шүү дээ. Ард юм. Синкако бидэнд хэрэггүй, цалин бидэнд хэрэгтэй. Ийм болоод өөрчлөж тийм байна. Ийм болохоос Японд одоо байлдах гэдэг юм бол байхгүй шүү дээ. Тэгээд одоо Монгол гэдэг ийм их одоо ач холбогдолтой ашигт малтмлын одоо дэлхийн одоо үнэхээр Арабын орнууд зөвхөн нефт гэдэг тийм. Манад одоо бүх багцаар байна. Зөх хэмжээний нефт ч байна. Ийм юмнаас одоо үр шимийн одоо бүх улс авахыг хүсдэг. Энэ эрхийг зөвхөн хятад авахыг бол улсууд бол зөвшөөрөхгүй. Тэгэхээр бол эдгээр юун дээр тохиролцож байгаа нэг бол тэр улсын төр засаг нь юу гэж хэлэх нь вэ? Энийг бид нар харж үзэх хэрэгтэй гэсэн ийм тохиролцоо байдаг. Тэгсэн манай энэ төрийн төшөөч чинь ингээл хятадаар ингээд ноёдоо хийсэн улс чинь. Ерөөсөө хятадд хамаг юм авах. За барууны гүрэн ийм компани оруулаад ирчлээ гэдэг. Тэрнийх нь ард эзэд нь далд эзэд нь хятадууд байдаг. Тэр компанийн нэлийн хувийг одоо эзэлж одоо хувьцааг нь эзэмшиж хяндаг улсад нь хятадууд байдаг. Ингээл ерөөсөө ийм хийгээд байгаа болохоос хэрвээ ард иргэдийн одоо ухамсартай төрийн төшөөдийн хүсэл зориг байх юм бол манайх бол эрхчлөөтэй болж чаднаа. Яг колоничлалаас салж чадна. Ийм байгаа. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа хэсэг хугацааны дараа ярилцахаар үзүүлээ. Эрхэм үзэгчдээ тодорхойлох ярилцлагын цаг маань үргэлжилж байна. Бид өнөөдөр дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэгийн зөвлөх мөнх хоёртай уулзаад байна. Бид өхөн харийнхны одоо Монголд ажиллаж байгаа харийнхны одоо яаж зэгцлэх вэ гэсэн сэдвийн дараа ярьж байна. Тэгэхээр хэсэг хугацааны дараа ярилцахаар үргэлжлүүлэх үйл авцаарай. Тодорхойлох ярилцлагын цаг маань үргэлжилж байна. Бид өнөөдөр дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэгийн зөвлөх мөнх хоёртай та бүхэнд уулзуулаад байгаа. Тэгэхээр та түрүүнд одоо хүртэл хятадын төв мужуудад ядуу хүмүүс, өсөглөн зарласан хүмүүс байна гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр би одоо өмнөх дугаард одоо манай үзэгч мэдж байгаа Ноён Баабартай уулзлаа. За Ноён Баабартай уулзахад бол монголчууд үлс үзээгүй арт түмэн гээд би нэг тиймэрхүү юм яриан донд хэлсэн. Өлсөж үзнэ гэдэг тэгээд хөгжин гэдэг бол өөр өлсөхгүй байх бол өөр юм аа. Шарангийн хүн өлсдөггүй штэ гэж жишээ аваад ярьж ирсэн. Тэгэхээр та энэ дээр ямар бодолтой? Энэ бол ер нь ийм штэ. Ард иргэдээ хоол хүнстэй байлгана гэдэг чинь нийгмийн хөгжлийн том үзүүлэлт. Хэрвээ тэр нийгэмд одоо яг гоо ингээ сансрын хөлөг хөөрөгдөж гэж болно те. Гой барилга башинтай байж болно. Тийм өлсгөлэн байгаа бол тэр чинь бол хөгжилтэй нийгэм биш байхгүй. За тэрний дунд чинь нэхэр нэлээд доошо болчих واخхой. Нөгөө сансрын хөлөг хөгжиж байгаа төвшнгөөс. Тэр үлсгэлэн гэдэг чинь одоо хүний нийгмийн одоо бүр хамгийн доод чатгсан үлсгэлэн гэдэг бол. Өөрөөр хэлбэл хүү нэгдлийн үеэс л одоо хүмүүс чинь өөрсдөө хоол хүнсээр бол нэлээд зохион байгуулалтаар хангадаг боллоо шүү дээ. Өөрөөр хэлбэл үлсгэлэнгөөс одоо салж эхэлдэ гэсэн. Тэгэхээр тэр нийгмийн тийм хөгжлийн доод чатан тэр ямарваа улс нийгэмд байгаа бол тэр улс бол хөгжил ярьж болохгүй тийм ээ. Гэтэл одоо яадаг чинь одоо мордон монголчууд ч гэдэм үү нэг иймэрхүү юм харагдлаа. Тэгсэн хэрнээ хүн ард нь үнэхээр одоо үлсч үзээгүй ийм байгаа бол тэр чинь нэлээд хүчтэй нэг юм гэсэн үг байхгүй. Одоо өнөөдөр энийг ийм ярьж байгаа штэ. Экологч нийгэм гэдэг бол одоо хамгийн чухал юм. Одоо экономч гэхээс илүү те эдийн засаг гэж ингэж ярихаасаа илүү эдийн засгийн үзүүлэлт ярихаасаа илүү экологч гэдэг бол цаашдын хүн төрөлхтний ирээдүй юм байна гэж. За тэгэхэд энэ 20 дугаар зууны өмнө үе эхэнд одоо манай Монголын нийгэм бол ер нь түүхийг хамгийн дорой байдал орсон байл л да. Хит шашинцсан. Манж өрний одоо даралт байсан. Гэхдээ энэ бол одоо хятад улсын даралт байсан зарим нь буруу ойлгодог тийм биш байсан шүү. Хятад Монгол энэ ард түмнүүд зэрэгцээд одоо манж өрний дараллаас гарч ирсэн юм байдаг. Ийм олон үндэсний энэ гүрний. За тэгээд тэр дорой буурай байсан үедээ манай харин экологч эдийн засагтай байсан байна. Экологтой бол ямар ч хал бол байхгүй. Тэгсэн мөртлөө хүн ард нь экологтой хал бол учруулахгүйгээр хүнсээр өөрийгөө хангаж чаддаг.
Энэ хөгжлийг бол одоо зөвөр бас харах хэрэгтэй. Экологтой яаж халбалгуугаар амьдарч байсан. Тэгэхээр энэ монголчуудынхаа нөөц болцоо, түүх, соёл, уламжлалыг бол нэлээд өөр нүдээр бид нэр харах хэрэгтэй юм шүү. Өнгөрсөн үеэс бас суралцах хэрэгтэй. Өнгөрсөн үеэс бас гээх юмч байна. За тэр 20 дугаар зууны ихэнх үед чинь тэгвэл их сайхан байсан юм байна да. Тийм болоо гэж хэлж байгаа бас биш шүү. Тийм. Одоогийн нөхцөл байдалд яг тааруулаад тийм ээ. Хүн төрөлхтний түүхийн хамгийн тэргүүний юу л байна те. Тэр болгоныг бид нар л авч хэрэглэн шүү дээ. Телевиз байна, тийм үү, iPad байна, одоо компьютер байна. Энийг аваад тэгсэн мөртлөө уламжлалт маань ямар одоо хэрэгтэй зүйл байсан байна тийм үү. Одоо энэ бэлчээрийг одоо ашигладаг, газар нутгаа бүрэн ашигладаг экологид одоо хал болгүй нүүдлийн мал аж ахуй маань одоо бас байж байх хэрэгтэй юм байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Ер нь гадаадын Монголд ажиллах боловсон хүчин гэхлээр хамгийн сүүлийн гарсан тоогоор хичнээн хүн Монголд ажиллаад байна. Тийм, гадаадын иргэн харьяатын газрын л одоо гаргаж өгч байгаа иргэний бүртгэл мэдээллийн гаргаж өгч байгаа ийм юм дээр л одоо бид нэр суурилна л да тийм ээ. Тэгэхээр одоо максимум гэхээр 30 мянга болоод байна л гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ 30 мянга гэдэг маань бас юу байт юм байна. Манай улсад одоо тийм нэг харалсан маягтай олон мянган хүмүүс байдаг байна. Тэрний одоо яг тоог нь харахад их бэрхшээлтэй байна л да тий. Хүмүүс чинь ингээд яг тийм аль биесны одоо тийм байгууллага биш бол ийм үйл ажиллагаа явуулж байгаа биш бол их тоо зарим хүмүүс хэлдэг. Одоо нэг хэсэг нэг 2007 онд ч байна өөр ингээл нэг их яриа яваад байсан юм аа. 800 мянган очи ороод ирсэн маань гэдэг. Тэрийг би бол арайч тийм биш гэж боддог л доо. Яг тэгвэл 800 мянган хожи ороод ирсэн бол тэр чинь хот суурин газар их түшиглэх хэвээр. Улаанбаатарт их байх хэвээр. Тэгэхээр бол одоо тэд нар хаав анаас асуудал гарна тийм үү. Тэгээ би бодох нь ингэж бодоод байгаа юм аа. Тэр 30 мянга гэдэг тооноос илүүтэй одоо 60 мянга ч байт юм уу? Байж болно тий. За ингээд 60 мянган гадаад иргэн байна гэхээр юу болчихгүй нөгөө манай Монголын чинь аюулгүй үндэсний аюулгүй байдлын хязгаар гэж байна. Тэрнээс ч бол зөндөө давцсан л шүү дээ. 30 мянга хүртэл одоо 27 мянган хүн байж болно гэж хэлсэн манад. Тэрнээс хэтэрх юм бол үндэсний аюулгүй байдал занал хийлнэ гэж. Энэ үндэсний аюулгүй байдлын хязгаарыг тогтоохдоо бас бус улсын стандарт имийг харж тогтоосон юм байна л да. Тэрнээс давцсан. Тэгээд давхаар нь яаж яах гэхээр ийм арга бачаар одоо хятадуудыг бас оруулж ирдэг штэ. Бизнес визтэй, жуулчны виз иймар оруулж ирээл. Бид нар нь одоо ухаан гадаадын хөрөнгө оруулагчдад бол юу байдаг? Төрөл бүрийн хөнгөлөлттэй нөхцөл байдаг. Жуулчдын хувьд бол баг тийм богино хугацаанд байна гэсэн утгаар баг хязгааргүйч тооны байж болох юм уу та манад. Тэгэл одоо жуулчны виз гээл юугаар ороод ирдэг штэ. Жуулчин гэсэн мөртлөө ингээд барилгын хувцастай хүмүүс ороод ирдэг. Урхаа норхоо одоо тоос жорон дутгалцсан одоо нэр хятадын эмзэг үлгийн хүмүүсийг манай Монголд одоо амьдралын өөдөн татдаг, совилдог одоо нэг юм газар болчиход байна шнэ. Тэгээд бизнес визтэй гэсэн мөртлөө бичиг үсэхгүй хүмүүс ороод ирж байгаа. Ер нь саяхан одоо өлсгөлөнд автчихсан ийм хүмүүсийг манай Монголд явуулаад тэгээд тэд нар мэрэгжлгээд авах байхгүй. Манай Монголын тэр туслах ажилчин гэдэг байгаа одоо тэр хятад ажилчдын одоо зарцын ажлыг хийдэг юм хөөрхөн хүмүүсээр нилээд нь юм заалгадаг. Тэгээ ирээд одоо юм сурдаг. Ийм хүмүүс орж ирээд байгаа шүү. Тэгээд яг би яг тэр тоог бол нэм 60 мянга гэж магадгүй гэж бодож байна манад байгаа. Гадаад ирэхдээ. Тэгээд зөвхөн одоо та нартай адилхан ийм үжил бодолтой хүмүүс ингэж нэгдэхээс гадна төр засаг хамгийн гол нь бодлогын төвшөнд хууль эрх зүйн орчинд бас сайжруулах зохицуулт хийх хэрэгтэй байх л та. Юу хийгээсэ гэж боддог та. Одоо төр засгийн хувьд бол юу ямар л байгаа юм да. Одоо иргэний бүртгэл мэдээл гадаад иргэн харьяатын хяналтаа айгүй сайн болох. Хараар байгаа хүмүүс бол хууль ус цагаач учраас бүгдийг гаргах хэрэгтэй. Одоо тэр 100 айлч нь одоо өв олон ийм хужаанаар нуугддаг газар болчлаа гэж яриад байна. Тэгвэл тэнд одоо маш сайн шалгалт хийгээд тэр хууль усаар байгаа улсыг бүгдийг гаргах хэрэгтэй шүү дээ. Энэ чинь улсын хууль юм чинь. Тэгээ бүгдийг гаргана. Энэ талаар бол одоо энэ чинь хятад улстай найрамдал харилцааг бол харш болно зарим хэлдэг тий. Харш болох шин чинь улам итгэлцэл хамтын ажиллагааг өргөжүүлэх ийм л юм байхгүй юу? Хятад улстай бас хамтран ажиллах хэвээр маш олон гэрээ хэлцээр байгуулсан. Ямар гэрээ хэлцээрүүд байгуулсан гэвэл тэр нэг стратегийн түншлэлгээд урд бол одоо зөвлөл холбоот улстай л одоо байгуулсан байсан. Тийм өндөр түвшний найрамдал нөхрөлийн гэрээ байгуулсан.
Тэр нь бол одоо бие биенээ дээд зэргээр хүндэтгэж ойлгож хамтран ажиллах юм байна. Тэгэхээр бол тэрийг бариад л хятадтай хамтран ажиллаад энэ гадаадын одоо хууль ус цагаачтай их төлөв хятадууд байгаа шүү дээ. Бүгдийг гаргах хэрэгтэй. Тэгээ гаргачаад манай Монгол улсад бүр нэг зайлшгүй шаардлагатай гэж үзсэн одоо хүмүүс нь үлдэж болно. Энэ бол их л цөөхөн байх хэрэгтэй. Хэдхэн одоо мянгач байд юм уу, хэдэн мянган одоо байж болно гэж бодож байгаа. Манайд ажиллах хүч манай эдийн засгийн эрх ашигын үүднээс харах юм бол өөрийн манай ажиллах хүч хангалттай байх гэж бид түрүү хэлсэн тий. Хэрвээ тэгээд гадаадаас хэдэн мянган тийм ажиллах хүч авах шаардлага гарлаа гэдэг хэдэн 10 мянга шүү дээ. Хэдэн мянга шаардлага гарах юм бол Монгол тууртнаас авах хэрэгтэй. Монгол тууртанд ямар ажиллах хүч байныг бол одоо олон мянган уур хачин бол өөр Монголд байна. Өөр Монгол одоо яс үндэстэй, өөр Монгол яс үндэстэй шиг Монгол үндэстэй олон мянган одоо уур хачин, барилгачин ийм хүмүүс бас өөр Монгол байгаа. Тэд нар бол ажилгүйчүүд тэдэн донд олон байгаа. Ягаад тэгэхээр энэ хятад улс чинь өөрөө бас дотор ажилгүйдлийн проблемтэй. Тэгээд тэр хүмүүс нь ингээд өөр Монголд очиод ингээд ажлын юм байр энд болоолдог. Тэгээд тэр хятад тийм өөр Монголын өөртөө засах орнд тэр ажил хөдөлмөрийн одоо орчин үндсэндээ хятадтай орчин байна. Энэ хятадтай орчинд бол одоо Монгол барилгачин уур хачин чинь хятад барилгачин уур хачин дараагүй ингээд төрөгдөд идэв юм шүү дээ. Тийм сайн хятад хэлтэй ийм биш учраас. Тэгээд ч одоо тэр нэг бодлого байна одоо цөөн тоод үндэсний эрх ашигыг шамшигдуулсан бодлогоос болоод ингээд ажилгүй олон Монгол барилгачин уур хачин өөр Монголд бий болж байгаа. Тэгээд энэ өөр Монголд яагаад тийм барилгачин уур хачин мэргэжилтэй монголчууд олноор бий болцсон юм бэ гэхээр мал аж ахуй ерөөсөө нүүдлийн мал аж ахуй өөр Монгол байхгүй болгоо гэж тэнд бодлого өгч байгаа шүү дээ. Энэ нүүдлийн мал аж ахуй бол одоо экологт бол цорын ганц хортой юм гэж юм буруу бодлого тэнд байгаа. Харин бүр экологт бол хамгийн ээлтэй аж ахуй байна. Тэгээд тэнд одоо бас хариуцлагагүй барилгажилт, хариуцлагагүй уул уурхайг бол сууршилтыг өөр Монголд ихээр хийж байгаа болохоор тэнд чинь эколог сүйдэд байгаа. Тэгэхэд энэ сүйдэж байгаа явдлыг бол мал аж ахуйд оноочоод нүүдлийн мал аж ахуй байхгүй болох. Нүүдлийн мал аж ахуй байхгүй болохоос Монгол соёлд бол том хохирол учрна. Тэгээ энэ хүчээ сууршуулж байгаагаас болоод олон мянган энэ Монгол хүн барилга уурхаар ордог. Тэгээ орчоод эргээд бас ажилгүй болчихдог. Ийм байгаа шүү. Энийг сайн судлаад Монгол хэлний шалгалт авнаа. Одоо тэр бусад улсууч нь хэлний шалгалт ингээд аваад ажиллах хүч оруулдаг. Тэр болцоо нь байгаа юм чинь Монгол хэлний шалгалт авна ерөөсөө. Энэ хүн Монголд байгаа монгол хэлтэй хөдөлмөрийн орчин зохицохын тулд монгол хэлийг сайн эзэмсэн байх хэрэгтэй. Манай Монголын гадаадын ажиллах хүчний хариуцсан байгууллагууд ийм хүмүүстэй чөлөөтэй ойлголцдог ийм ажиллах хүч орж ирэх хэрэгтэй. Гэхдээ ингээ хууль дүрмээ боловсруулах чинь монгол хүмүүс орж ирж байна. Монгол хүмүүс гэдэг чинь монголчуудтайгаа илэмсүүд отно ингэж байхаас биш тэр өөр үндэстнүүд чиг үл ойлголцдог, зоддог ч юм уу, дээрэнгүү ханддаг. Одоо энэ гадаадынхны хит их үндэснээс болоод энэ неоколониалч гэдэг дүрдээ бүр итгэчээд дээрэнгүү хандаад байгаа байхгүй. Одоо төрийн ордонд одоо монголчууд нь ерөөсөө костюмтай ордог те. Гадаадынхан бол ерөөсөө хамаагүй ордог ийм л шүү дээ. Юу өмснөнтэйгээ л орно. Арай л нөцгөн л орж болохгүй байна. Одоо энэ мэтчлэн ингээд гадаадынхны дандаа нэгдүгээр сорт юм болгоцсон. Бид нар болохоор хоёрдугаар сортын буюу одоо дарлуулдаг нөгөө нэг апартейд дэглэм гэдэг байдаг те. Тэр нь цагаан арьс нэгдүгээр, хар арьс хоёрдугаар гэдэг шиг л ийм болчиход байгаа учраас одоогийн энэ их олон зүүн улс явдал үүдэж байна. Тэгэхээр цаашдаа бол ажиллах хүч хэрэгтэй юм бол монгол хэлний шалгалт аваад орвол. За тэгээд шалгалт авахаас гадна бас маш олон шалгуур үзүүлэлтүүд тийм ээ. Ямар үзэл бодолтой яаж орж ирж байгааг нь бас сайн шалгаж авахгүй бол өөр монголчууд гэсэн нэрийн дор бас хятад хүмүүс орж ирэх болох. Тэр нөгөө цөөн тоод үндэснээ хятадын орионуудад бас ингээд цөөн тоод үндэсний хэлээсээ сур гэсэн юм байт юм лээ. Тэр цөөн тод үндэстэнтэй ойлгоцохын тулд. За зарим хүн тэрийг сурд юм байлээ. Яагаас сурч яах гэхээр цөөн тод үндэстэн зориулсан нэг тийм нэг жаахан хөмлөг тэтгэмж энэ төр байт юм л да. Бизнест байт юм уу, одоо боловсрол эзэмшихэд байт юм уу, зээл авахд байт юм уу. Бас нөгөө нэг хүүхэд хоёр хүүхэд гаргаж болдог те. Энийг авахын тулд одоо жишээ нь монгол хэл сурсан хэд хүмүүс байдаг байна. За 90-ийн одоо хөх хот ийм газрууд бол 8-ны одоо юу сурцсан монгол хэл сурцсан хэд бол асар олон байна. Тэгээд одоо монгол хүний авъя гэсэн чинь тэр хууль нь одоо мөрдөгдөхгүйгээр бас хэд хүмүүс орж ирэл аанаа бас байдал өөрчлөгдөхгүй болж болно л да. Тэгэхээр бол бас олон шалгуур харна штэ. Тэгээ бол ер нь манайх бол юм цөөн хүн амтай
Тэгээ гадаадын одоо олон тооны хүн орж ирэх нь манай улсын одоо эрх ашигт бас аршилнаа. Тэгэхээр бас Монгол үндэстэн дуурахтан бас илүү юу байна шүү гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн бас нэг улсын одоо ажиллах хүч оруулж ирдэг. Ийм байдал дээр бол анхаарад янз янзын улсаас оруулж иж болно тийм үү. За Монгол туурхтан оруулж ирэхдээ одоо ухаан хазааруудын дүнтэй бас олон тооны уурхайчин барилгачин хүмүүс байдаг байхгүй. Энэ хүмүүсийг оруулж ирж болно. Ийм одоо ажил хүчний бодлого баримтлах юм бол өнөөдөр одоо манай Монголд үүсэж байгаа гадаадынхны ноёр хол одоо тавралт гадаадынхны үйлдэхгүй гэмт хэрэгэл ерөөсөө байхгүй. Бүх төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Хар тамхины мав сүлжээ хүртэл оруулж ирж байна. Цөмийн одоо тэр ортой аимшигтэй мэй чинь одоо хууль усаар олборлох юм хүртэл хийдэг бид нар. Одоо Улаанбаатараас холгоо тэр хар жанчвлан гэдэг газар цөмийн одоо ураны хууль ус олборлолыг бол хийхийг оролцсон юм гарсан шүү дээ. Урanium 308 билүүтэй компани Тэнгуан гэдэг хятад том те хууль усаар олборлоод хууль усаар ховцоо олон улсын зах зээл дээр одоо зарж ирсэн хүртэл явуулсан. Хэрвээ тэгээд ийм хууль усаар Улаанбаатарын ойролцоо ураны олборлыг явуулах юм бол Улаанбаатарт шууд экологийн гамшигын бус болох болно шүү дээ Улаанбаатар. За тэгэхээр бидний ярилцах цаг энэ дүрээд өндөрлөж байна. Тэгэхээр ер нь хүн болгон монголчууд маань дор дороо бодолтой байж байж тийм ээ. Гадаадын хүмүүс хэр их байгаагүй мэдж байна, асуудал байгааг мэдж байна тийм ээ. Тэгэхээр бас тэр тань хэлээд байгаа ньюклончлол гэдэг ер нь юу вэ гэдгийг бас хүмүүс өөрөө өөрсдийнхөө бас бодож тунгаагаад бас нэг дор дороо нэг арга хэмжээ өөрөө өөртөө ч юм уу тийм ээ. Тодорхой хэмжээнд нэг арга хэмжээ авах цаг нь ер нь болцсон юм шиг ээ. Тийм ээ. Таны ярилцлагаас бол би тийм зүйлийг ойлгосон шүү. Ер нь арчилсан нийгэм гэдэг маань дээр гарсан хүмүүс нь бусдыгаа дарангуул захирна гэсэн утга байдгүй. Шууд арчил, иргэний засаглал гэсэн ийм л одоо утгатай байдаг л да. Тэгэхээр иргэд маань одоо энэ гадаадынхны даварч байгаа, ноёлж байгаа, тэгээ монголчууд маань дарлагдж байгаа, ядуурч байгаа энэ байдлыг арилгая гэх юм бол бүгдээрээ л одоо санал нэгтэй байж шууд арчил, иргэний засаглалын зарчмаар төр засагтаа шаардлага тавьж ингэж одоо бүгдээрээ баймаар байна. Тэгээ одоо бидний одоо цаашд явуулж байгаа гадныхны зэгцлийг гэсэн үйл ажиллагааг бол дэмжээрэй. За одоо бас өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Сая тэр оюу толгойн асуудлаар гэрээ засна гэдэг дээр засах талынхан бол одоо яг ялд байгуулахад өгч байна. Үүнийг үзэхэд бол бас улс төрчд маань юм бодож сэхэрч байна. Цаашдаа бол гайгүй болох магадлал их бий. Одоо тэгээд л оюу толгойн гэрээг сая зассан бол гадны ямар ч бүрэн бидэнд та нар гэрээг энэ засчлаа гэж дарамт үзүүлэх тийм бол байдаггүй байхгүй. Тэгээд бол бидэнд бол хувь заяагаа шийдэх бүх эрх нь байгаа шүү. Тэгэхээр ард түмэн маань одоо бүгдээрээ хумсартай бай, эв нэгдэлтэй бай, хамтдаа сайн сайхны төлөө тэмцэе гэж байна. За баярлалаа. Хэрхэн үзэгчдээ тодорхойлох ярилцлагын цаг маань өндөрлөж байна. Бид өнөөдөр дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэгийн зөвлөх мөнх үертэй та бүхнийг уулзууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа баяртай.